Уухай хөдөлгөөн бол яг энэ цаг үеийн бас нэг онцлог намуудад байгаа. Залуучууд нэгдээд ийм хөдөлгөөн байгуулсан нь Монголын хувьд бол бас шинэ. Бидний явж байгаа зам өөр байж болно. Өөр нам дээр байж болно. Гэхдээ бидний хүрэх гэж байгаа цэг буюу зорилго маань нэг байна. Гэдэг дээрээ ихтгэл өмчлөлтөөр нэгдээд уухай хөдөлгөөн байгуулсан. Тэгээ уухай гэдэг нэрийг бас би өөрөө бас өгсөн. Тэгээ бас бусд маань бас их дэмжээ талархаад 100% саналаар тгийгээд. Ягаад тэгэхээр монголчууд сайн сайхан юмыг дуудаж одоо дуудахдаа уул аваан дээр гараад уухайлдаг. Энэ эрч хүчийг одоо дууддаг. Энэ бол дандаа сайн сайхан зүйлийг түгээж яадаг. Хурдан морио унахаараа уухайлдаг, тийм ээ. Тэгээд ер нь уухай гэдэг маань одоо ер нь бол одоо орос хэл дээр бол ураа гэж хэлдэг юм уу. За монголч бид бол одоо уухайлдаг тий. Хөл өмгөө үзээ гол оронгууд уухай. Монголчууд маань дэлхийн аварга, олимпийн аварга боллоо. Төрийн талбайгаа мандууллаа уухай тий. Гэж байгаа ийм одоо их сайн сайхан зүйл дээр ингэж нэгддэг. Ийм одоо нэршилгээд тэгээд уухай гэдэг хөдөлгөөн байгуулсан. Улс төр гэдэг бол ганцхан нэг нам юм уу тэр үзэл бодлоор хайрцагдах одоо аргагүй. Тэр нь бас их учир дутагдaltaй. Тийм учраас энэ нэгэнт улс орныхоо төлөө гэж байгаа тэр хөгжлийн эцсийн цэг замыг олон намд байгаа залуучууд өөр замаар явж байгаа ч гэсэн эцсийн хүрэх цэг нь бол нэг байна. Энэ хүрэх цэгийнхаа төлөөр энэ хүрэх цэг хэрвээ зөв байгаа гэж бүгдээрээ үзэж байгаа юм бол өөр замаар бид бас явж болно. Гэхдээ бид зөв зорилгоо нэг гэж харж хамтдаа урагшил зүтгэн зүйтэй гэдэг тийм ихтгэл өмчлөлээр энэ хөдөлгөөнийг байгуулсан.